Ник. Ороогүй юм байл. Оролч. За Эрхэм Ундаг аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын төлөөлөгчдөө Эрхэм Ундаг төрийн албан хаагч та. За төрийн хэвлэл мэдээллийн албан хаагч та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна. Монгол орнд маань эдгээр 9-ийн жавар тачигнсан энэ өдрүүдэд малчин ард түмэн маань цас судлын бэрхшээлийг даван туулж төвчээр хатуужил ажиллаж чэнгүй зүтгэлээр мал сүргээ өнтөө үйлжүүлж уран хавартай золох гэж байна. Дорнод аймгаас маань
улсын хошоо аварга малчин 1, улсын аварга малчин 4, улсын аварга тариаланч хамт олон 1 тусууд тодрон гарчээ. Өнөөсдөн хөдөлмөрөө үнэлж ажлын үйлсээр босдыгаа манлайсан 5 хүндээ аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын нэрийн өмнөөс болон хувьяасаа халуун баяр хүргэж цаашдын ажлын үйлсэд өндөрөөс өндөр амжилт хүсье өрөөё. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2026 оны анх дугаар хуралдаан аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Болгон сумын нутаг түгээмэл тархастай ашигт малчуудын хайгуулын зөвшөөрөл олох тухай асуудлуудыг хилцүүлэн шийдвэрлэхээр өнөөдрийн хурлыг зарлан хуралдуулж байна. Өнгөрсөн онд төсвийн хөрөнгө оруулалтын зохицуулалтын эрх хязгаарлалтантай холбоотойгоор аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудад олгох гэрээт ажлын санхүүжилтийн үр үүс нь бидний хувьд тулгамдсан асуудал байлаа. Иймд энэ удаагийн хуралдаанаа аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай төсөв аж ахуйн нэгж байгууллагуудад олох гэрээт ажлын санхүүжилтийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлцэхэд бэлэн болжээ. Өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн эрхэм төлөөлөгчид 5 хүнтэй хэлцэх асуудалтай идэвхтэй санаачлалтай хариуцлагатай оролцохыг хүсье өрөөё. Өнөөдрийн хуралдаанд оролцуулах 35 төлөөлөгчөөс 23 төлөөлөгч хүрэлцэн ирсэн, өвчтөе 3, чөлөөтэй 1, нийт 74% эцтэйгээр өнөөдрийн хуралдаанд нийснийг албан ёсоор мэдэгдэе. За төлөөлөгчдийн эрхэм төлөөлөгч 5 хүүхдийн ширээн дээр өнөөдрийн хуралдаанаар хэлцэх асуудлын холбоотой материал тараагдсан байгаа. Ингээд хэлцэх асуудалд бол өнөөдрийн хуралдаанаар 2 асуудал хэлцэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээр зөвлөлөөр хэлцээж шийдвэрлэгдсэн байгаа. Ингээд хэлцэх асуудал дээр санал хүсэлт дараалал дээр оруулах санал хүсэлттэй төлөөлөгч байна уу? За хүрэлцэх төлөөлөгчөөр тасаллаа. За хүрэлцэх төлөөлөгч санал айлна. За та бүхнийхээ энэ өдрийн амгалан ялтгая. За 2026 оны ууган иргэдийн хурлаар за аймгийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах нэгдүгээр асуудал, хоёрт нь бол Болгон сумын нутагт түгээмэл тархастай ашигт малчуудын хайгуулын зөвшөөрөх асуудал санал авах гэсэн энэ 2 асуудлыг оруулсан байна. За төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр бол хэлцэх зүйтэй гэж бодож байна. За хоёр дахь асуудал дээр за миний бие Болгон сумаас аймгийн иргэдийн хурлд сонгогдсон төлөөлөгчийн хувьд за энэ асуудал дээр нэлээд бас нухацтай хууль эрхцэн хүрээнд энэ шийдвэр гаргах ёстой гэж би ойлгож явдаг аливаа нэг асуудал дээр тэгээд энэ саналыг яла төлөөлөгч нарт тараагдсан материалыг бол судлаа. За энэ дээр бол бас нэлээд асуудлууд бас харагдаж байна. За нэгдүгээрт за аймгийн засаг даргаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд
одоо хурлын даргад материал хөргүүлсэн байна. За энэ дээр бол хоёр аж ахуйн нэгжтэй холбоотой өргөдлийг бол шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтийг бол үндэслээд за ашигт малчмын тухай хуулийн 14-ийн 4-т заагдсан гэдэг ийм асуудал оруулж ирсэн байна. За ашигт малчмын тухай хуулийн 14-ийн 4-ийг харахлаарэ тусгай хэрэгцээний газар авсан тохиолдолд нөхөн төлбөрийг нэг удаа шийднэ гэсэн ийм хуулийн зохицуулалт харагдаад байдаг. Тэгсэн харин ашигт малчмын тухай хуулийн түгээмэл аргачлалын ашигт малчмын тухай хуулийн заалтыг барьчихсан. Энэ дээр ерөөс хууль эргэцэн ягаад засаг даргын дээр ягаад ийм хуулийнхаа зөрчилтэй заалтыг барьж иргэдийн хурал руу асуудал оруулж ирж байгаа гэдэг нэгдүгээр асуудал. За энийг бас харна үз. Мэдээ засаг даргуулд хуулийн заалт юмнуудыг нэгдэгэнгөө хараад байхгүй бах. Цаана бас энэ дээр танилцсан хянсан нөхдүүд өнөөдөр асуудал оруулж ирж байгаа нөхдүүд ямар байдлаар оруулж ирж байна гэж харахаар байна. Хоёрт тогтоодын төсөл бас хуралд оруулж ирсэн байна. За 2%, нэг нь бол яг байтал техникийн алдаа малдаа үг өсгөх юм бол бас байж болох багт хэрийг засаад ингээ ороод ирсэн байна. За энэ дээр бол Монгол Улсын засаг даргын нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1-р хэсэг гэж ямар заалт барьж орж ирээд байгаа юм бэ? Би хуулийн дээр ийм зүйл хэсэг ерөөс алах яриад олсонгүй. 35 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1-р хэсэг гэдэг. За ийм юун дээр оруулж ирж байгаа асуудал оруулж ирэхээс ахуулаад бид нар хэлцүүлж байгаа энэ тогтоодын төсөл өөрөө юм байна. За хоёрт нь бол энэ тодорхой асуудлаар бие үйлдэл дэмжин дэмжихгүй гэдэг асуудлыг энд ярихгүй. Тэгэхээр энэ түгээмэл аргачлалын ашигт малчмын тухай одоо хуулиа барьж энэ хоёр аж ахуйн нэгжийн асуудлыг зөвшөөрлөө асуудал ярих баха. Тэгэхээр энэ түгээмэл аргачлалын ашигт малчмын тухай хуулийн тусгай зөвшөөрөл гэдэг дээр 12 дугаар зүйл дээр бол тусгай зөвшөөрөл авахд тавигдах шаардлагуудыг хуулийн хүрээнд тавьсан байдаг. За юунд бол 12-ийн 1-т бол ашигт малчмын тухай хуулийн 17-гийн 1-ээс 17-гийн 3 дахь 3 заасан шаардлагыг биелүүлнэ. За 17-гийн 1 гэдэг нь бол ашигт малчмын тухай хуулийн гэхлээрээ за мэдээж энэ юу бол зөвшөөрөл өгсөн аж ахуйн нэгжүүл захимаар болон одоо засаг даргад бичгээр бол хөргүүлнэ. Дараа нь бол энэ аймаг нийслэлийн засаг дарга бол 17-гийн 1 заасан мэдэгдэх хүлээн амгас тухайн талбай байрших сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх өгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн сандыг зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн ийм заалт байж байгаамаа. За дараагийн асуудлыг энэ дээр тусгай шаардлага дээр бол суурьшлийн болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл аргачлалтай ашигт малчмын хайгуулын тусгай зөвшөөрөл олохыг хориглоно гэсэн. Тэгэхээр энд оруулж ирсэн материалд бол энэ шаардлагыг энд зөрчиж байгаа мó үгүй мó хориглосон юм байгаа мó үгүй мó гэдгийг энэ ерөөс тод харагдахгүй байна. Мэдээж энэ байгаль орчны энэ дүгнэлт байх ёстой. Энэ харагдахгүй байна. Тэгэхээр бүр бүхэлд нь ингээд дүгнээд үзэхдээ энэ 45 хоногийн хугацаа аль хуулийн хугацаа өнгөрсөн. Одоо зүгээр энэ Булган сумын иргэдийн хурлаар 2025 оны 12 сарын 28-ны өдөр хуралдсан хурлыг ингээд тооцоод тухайн ашигт малчмын газараас ирүүлсэн дүгнэлт гарснаас энэ хоёр хоорондын хугацаа өнөөдрийн хурал биш шүү. Хугацааг ингээд тооцоод 113 хоног өнгөрсөн байна. Тэгэхээр энэ 45 хоногийн энэ хуулийн шаардлагын хугацаа өнгөрчихсөн ийм хууль эрхцэн зөрчилтэй асуудлыг өнөөдөр иргэдийн хурлаар хэлцэх асуудал оруулж ирэхийг би дэмжихгүй байна. Тэгэхээр энэ хуралдааны хэлцэх асуудлаас хасаад энэ хууль эрхцэн шаардлагыг хангаад дахин оруулж ирдэг юм яадгийн тэр асуудлаа шийдэх нь зүйтэй байх гэж бодож байна. За хөрөлцөх төлөөлөгчийн гаргасан санал өөрөөр хэлбэл энэ удаагийн хуралдаанаар Булган сумын нутаг дэвсгэрээр түгээмэл тарах ёстой ашигтуудын асуудлыг хилцэх асуудлыг энэ өнөөдрийн хуралдаанаар хилцэхгүй байх нь зүйтэй гэсэн санал гаргаж байгаа юм байна. За энэ дээр санал хураалт явуулъя тийм үү?
За. Тэгэхээр би бас нэг тодруулах. Энэ хуулийнхаа энэ заалт юунуудыг яагаад энэ санаатаа оруулж ирээд байгаа юм уу? Эсвэл яасан энэ дэр зөв гэж үзэж байгаа юм уу? Энэ асуудал асуудаас би хариулт авмаар. Яг энэ асуудал дээр оруулж. За эхлээд хариулт авчи. Тэгээд дараа саналаа. Юу за асуудал оруулж байгаа хөгжлийн бодлого төлөвтэй нэлцэн дараа гэрэлцдэг байгаа. За хүн төлөөлөгчдийн өдрийн амгалан алтхъя. Оруулж байгаа хоёр асуудал маань төгөөмөл дарахтай арчим малтуулын тухай хуулийн дагуу явж байгаа. Арчим малтуулын газраас өгсөн аргачлал чиглэлийн дагуу төгөөмөл дарахтай арчим малтуулын асуудлыг тухайс өөрийнх нь хууль буюу төгөөмөл дарахтай арчим малтуулын тухай хуулиар шийдвэрлэнэ гэж чиглэлсэн. За таны саяны ярьсан 30 хоног 45 хоног дээр хариу өгөх ёстой гэдэг асуулт бол арчим малтуулын тухай хуулийн хайгуулын асуудал дээр арчим малтуулын асуудал хариуцсан захиргааны байгууллагаас орон нутгаас санал авахдаа 45 хоногийн дотор хариу өгөх ёстой ирүүлээгүй бол одоо зөвшөөрсөн тооцно гэдэг зохицуул байдаг. Энэ ашигт малтуулын тухай хуулийн дагуу ашигт төгөөмөл дарахтай биш бусад ашигт малтуул дээр одоо зохицуулт байгаа. За өнөөдрийн оруулж байгаа хоёр асуудал бол ашигт малтуулын хуулийнхаа хүрээнд яг хуулийн процессын дагуу явж байгаа ийм асуудал байгаа. За тэгээд таны саяны бас мөн ирсэн давхцалтай хэсэг асуудал эдгээр бол ашигт малтуулын газрын төсний газрын уудахын кадастрын хэлцтэй шүүлт хийгээд тэндээсээ олох боломжтой гэсэн дэмжсэн одоо дүгнэлтийн дагуу 14-4-ийн дагуу сум руу одоо санал авахар хүргүүлээ. Сумын хурал дэмжсэний дараагаар аймагт оруулж байгаа. Энд бол хуулийн хугацаа байхгүй байгаа. За хурлах төлөөлөж тодруулаад нэг хуулийн залтуудыг хэлээд байна шүү дээ. 48-ын бодит хариулт өгөхгүй байна. Би давхцал ирээгүй шүү дээ. Давхцал ерөөсөө ирээгүй. Би хуулийнх нь заал болохоор энэ түгээмэл дарахтай ашигт малтуулын тухай хуулийн 12-ийн 3 ирээд байгаа. Суурьшлийн болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл дарахтай ашигт малтуулын хайгуулын тусгай зөвшөөрөл олохыг хориглоно гэсэн энэ заалтан дээр одоо дүгнэлт байна уу? Энэ бол байгаль орчны газар их байх. Ашигт малтуулын газар гарахгүй байх. Тэгээд хоёрт нь бол энэ засаг дарга ягаад ашигт малтуулын хуулийн заалт ячаа тэгээд энэ холиод энэ аймгийн хурлд оруулж ирж байгаа юм бэ. Аймгийн хурлын зөвлөл ягаад ийм юутэй докторийн төсөл нь хүртэл энэ бас хоёр дахь асуудал нь докторийн төсөл нэгжийн хуулийн 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1 гэж ямар заалт хаанаасаа гаргаж ирж энэ докторийн төсөл оруулж ирсэн гэдэг. Тодорхой хариулт авъя. за хариулт гэрэлцдэг. За өмнөх тайлбар дээр хэлсэн Монгол улсын хэмжээнд ашигт малтуулын болон түгээмэл дарахтай ашигт малтуулын тусгай зөвшөөрлийг олох эсэх боломжтой эсэх асуудлаар ганцхан байгууллага шийдвэр гаргадаг. Энэ нь ашигт малтуул газрын төсний газрын кадастрын бүртгэлийн систем буюу Монгол улсын хэмжээнд бүх одоо хуулийн хүрээнд олгож болохгүй газар усны одоо юу гэдэг хамгаалтын бүс гэдэг юм нэгдсэн уулархаа систем байдаг. Тэрэн дээр нэгтэлж үзээд за тэрэн дээр байгаа мэдээлэлтэй давцаагүй тохиолдол боломжтой гэсэн мэдээллийг аймаг руу ирүүлдэг. Тэрний дагуу олгодод явж байгаа. Тэгэхээр таны ярьсан саяны дүгнэлт эдгээр бол түгээмэл дарахтай ашигт малтуулыг олгохдоо нөгөө бүдүүлэг материалын жагсаалтад дүгнэлтийг хавсаргаж ирүүлсэн байх гэдэг шаардлагууд байдгүй. Тэгэхээр кадастрын бүртгэлийн систем шүүлт хийхдээ давхцсан байх юм бол болох боломжгүй байна гэсэн мэдээлэл ирдэг. За боломжгүй байна гэсэн мэдээлэл ирсэн тохиолдолд бол аймаг сумын хурлаар орохгүйгээр шууд татгалзаад өргөдлийн хагаа явдаг байгаа. Энэ ногоон бүстэй шинэ орчинд байна уу гэдэг асууж байна. Хайгуудын тусгай зөвшөөрөл хүсэж байгаа аж ахуйн нэгжүүдсээ дагаад өргөдөл гаргахтаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ гэсэн шаардлагууд байгаа. Тэр шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтуулын газрын төсний газар руу бид нэр систем захим системээр өргөдлийг шивж явуулдаг байна. За тэр шаардлагууд нь өмнө бодит хэсэг дээр кадастрын одоо хэлтэц шүүлтийгээ захимаар хянаад за элдв янзын давхцалгүй хоригдсон газарт давхцалгүй боломжтой гэсэн мэдээллийг ирүүлж байгаа. Тэрний дагуу явж байгаа. Аймгийн засаг дарга бол анхан шатны шүүлтийгээд материалын бүрдлийн анхан шатанд хангасан гэж үзэл явуулж байгаа. За цаашид нарийн давхцалтай хэсгийг бол мэргэжлийн байгууллага улсын хэмжээний газар ярьж байгаа.
Хурлаас оруулахаас өмнө процессын асуудлаар арчим албаны газрын засгийн газар заргаж зүйн зөвлөгөө авсан. Тэгэхээр тий. Тий. Дүгнэлт нь нэгэнд боломжтой гэж ирсэн учраас дүгнэлтэн дээр нь аймаг засаг дарга хуулийн дагуу санал авч байгаа. Арчим албаны газрын засгийн газар боломжтой гэж ирсэн учраас дүгнэлт нь хуульд нийцсэн эсхийг бид нар одоо хянахгүй л дээ. Харин хуулийн шаардлага таны яриад байгаа хуулийн шаардлагуудыг хангаж байгаа эсхийг арчим албаны газрын тосрог бүрэн хянаад аймаг засаг дарга руу санал дүгнэлтэд ирүүлсэн байхгүй юу? Боломжтой байна. Ямар нэгэн зөрчилгүй байна гэж. Зөрчилтэй өмнөд болоод ирэхгүй шүү дээ. Харин тий давхцал ямар нэгэн зөрчил бүх юм нь нэгдсэн систем дээр байгаа байхгүй юу? Кадастрын систем дээр бүгд нэгдсэн системэн дээр мэдээлүүд нь байгаа шүү дээ. Улсын хэмжээний. Арван дөрвийн дөрөв дээр ирсэн дүгнэлтийг үндэслэн хурлаас санал авна гэж байгаа. 14-ийн 4 дээр тийм баг. 14-ийн 4 дээр аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөлтөй хурлын саналыг авч ажлын 14 орох гэж. За юу яа 14-ийн 4 түгээмлээ болчихсон. Юу яа. Өөрөлдвөл ихэдүүд хилцээс асуудлаа эхлээ шийдчихэ. Хилцэх үү хилцэхгүй юу? Өнөөдөр хуралдаанаар хилцэх юм уу хилцэхгүй юм уу? Хойшлуулах юм уу гэдэг асуудлаа санал асуултаа шийдчихэ. Тэгээд яг нөгөө тухайлсан юутай холбоотой юм оруулж ирэхдээ хуулийн хилцээ оруулж ирээд тайлбаруудаа сая байгаль орчны газраас мөн оруулаад холбогдох мөрөлдөнд нь оруулаад энэ нь хууль эрх зүйн хувьд бүрэн шаардлага хангаагүй гэдэг тайлбаруудаа та хууль зүйн үндэстэй тайлбараа хэлээд өгч тээх үү. За тэгэхээр өнөөдөр хоёр асуудал байгаа. Хоёр дахь асуудлыг хөрөлцөх төлөөлөгч өнөөдрийн хуралдаанаар хилцгээс татгалзъя. Энийг дараа дахин уртай суурьтай хэлэлцэж дараагийн хурлаараа оролцсон зүйтэй гэсэн өөр хууль эрх зүйн хувьд зөв болгож иж оруулъя гэсэн ийм санал гаргаж байна. Энэ дээр нийт хурлын төлөөлөгчдөө санал асуулах явуулъя. Хилцгийг дэмжихгүй гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулчихъя. Гэхдээ нэг л санал гарсан ба шүү дээ. Тэ. Хилцгийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулчихъя. За. Хиний хөрөлцөх төлөөлөгчийн гаргасан саналыг дэмжихгүй. Санал нь бол юу гэсэн шүү дээ. Хөрөлцөх төлөөлөгч хилцгээс татгалзъя гэсэн санал гаргасан. За аймгийн 2026 оны төсөвт нэмэлт оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг энэ удаад нь юу яа эхнийхээ югаар аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хилцгийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя.
Энэ төхөөрөмжөд ажиллаж байна уу? За аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлцээгээд дэмжсэн 92.6% сандаар мэлүүн төлөөлөгчийн юу ажиллахгүй байна гэдэг. За 92.6% сандаар дэмжигдэл хилцэх асуудал дэмжиглээ. За хоёр дахь асуудал санд гарах тухай болгон сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт болоод хайгуудын зөвшөөрөл олох асуудал санал авах гэсэн асуудлыг хөгжих төлөөлөгч энэ удаагийн хуралдаанаар хилцээс татгалцсан зүйтэй татгалж байна. Энийг дараагийн хуралдаанд гэдэг юм уу дараа нь хууль эрх зүйн хувьд зөв зохистой болгож байгаа дараагийн хуралдаанаар оролт хилцүүлье гэдэг дээр санал авъя. Тэгэд сандын томьёоллоо хөрсөх төлөөлөгчийн гаргасан татгалцсан саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор дэмжихгүй. Ойлгомжтой болж байна. За дэлгэцэх асуудлын жагсаалтаас хасуулъя. Хасахыг дэмжихгүй гэдэгээс тэгвэл чанарын томьёолоо хэлцэх асуудлын жагсаалтаас хасъя. Хасахыг дэмжихгүй. Тэ? Хөрсөх төлөөлөгчийн гаргасан энэ удаагийн хуралдаанд хилцээс татгалзъя гэсэн саналыг дэмжсэнгүй гэж л яаж штэ. Тэгэхээр хилцэх болчлоо штэ. Тийм биз дээ. За хоёр дахь асуудлыг хилцээд хилцүүлгийг явцад саналаа өгтөө өөртөө шийдвэрээ гаргая гэсэн. За аймгийн иргэдийн төлөөлсөн хурлын ээж таймлын хуралдааны дотоод журам дээр санал байна уу? Дотоод журам дээр санал байхгүй. За ингээд хэлцэх асуудалтаа оръё. За аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт асуудлыг аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Чингэлмаа дарга танилцуулнаа. За дотоод журам батлая. Энэ бэлгэн төлөөлөгчийн юу ажиллахгүй байна гэдэг юм. За дотоод журамд санал байгаа учраас дотоод журамыг баталсан тавчлаа. За хэлцэх асуудлын нэгдүгээр асуудал аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Чингэлмаа дарга танилцуулна. Хэмтлэгчдийн өндрийн мэндийг хүргэе. Аймгийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах талаарх тогтоолын төсөл дээр танилцуулга хийе. За өнөөдрийн төсөвт өөрчлөлт оруулах нөхцөл байдал 2025 оны төсвийн жилд 12 дугаар сард үүссэн шалтгааны улмаас
энэ асуудал өнөөдөр орж ирж байна. За тухайн үед аймгийн төсвийн орлого зардлаа санхүүжүүлэх бүрэн боломжтой байхаар биелсэн. Дээрээс нь энэ одоогийн оруулж ирж байгаа ажлын гүйцэтгэлүүд бүрэн дууссан байсан. За энэ үед бол орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт нь өөрөө гүйлгээ хааж ахт орж ирсэн. 12 дуусаад гүйлгээ хааж ахт орж ирсэн. За мөн хөрөнгө оруулалтын зардлын эрхүүд нээгдээгүй. За ийм шалтгааны улмаас бид энэ ажлыг санхүүжүүлж чадаагүй. За тийм учраас төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлнэ гэсэн төсвийн зарчмын хүрээнд бид аж ахуйн нэгж байгууллагуудын үр төлбөрийг 2025 оны төсөв тусган баталсан ажлуудын гэрээний санхүүжилтийг зайлшгүй болгох шаардлагатай тул эдгээр санхүүжилтийн дүн болох тэрбум 214 сая 863,400 төгрөгийн их усүрийг 26 оны төсөвт нэмэгдүүлэн тухайн ажлуудыг шилжүүлэн оруулж баталж өгнө гэсэн тогтоолын төслийг хөргөмжүүлж байгаа. За энэ дээр авсралт нь өөр асуудал байхгүй. Тэгээд тэрбум 214 сая төгрөгөө өмнөх ондоо байсан харилцагын үйлдвэрлэлээс оруулах ийм л өөрчлөлтийг энэ удаагийн тогтоолд тусгасан хэлэлцэн баталж өгнө. Миг болохгүй наа. За танилцуулгатай холбоотой асуулт асуух төлөвлөж нэрэг. За бацаа төлөвлөгч тасаллаа шүү. За Батэрдэн төлөвлөгч. Батэрдэн төлөвлөгч. За болж байна. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За хуралдах Монгол Ардын намын бүлгээс хилцэх асуудлын мэдээллийг сонслоо. Тоо хэлж байгаа асуудалтай холбоотой 15 минутын тасварлага авъя. Аймгийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудалтай хэлж байгаа асуудалтай холбоотой Монгол Ардын намын бүлэг 15 минутын тасварлага авъя. За 15 минутын тасварлага цагаа барья шүү.